Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтан гэж бас оронтой байд юм уу те? Тэгэд энд бас л санхүүгийн урамшуулал гэж ороод ирлээ. Тэгэхээр энийг ямар хэмжээний санхүүгийн урамшууллыг тэр хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтан гэдэгт олгох гэж байгаа юм бэ? Энэ дээр тодруулга авъя. Ажлын хэсгийн ахлагч Бадамсар өнгөш. За хүүхэд хамгааллын тухай хуулинд өөрчлөлт орж ийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтнуудтай болсон бүх аймгийн төвийн баг хөдөө сумдад. Дээр нь энэ одоо энэ салбарын зүгээс бол ямар санал дэвшүүлж ийн гэхээр хүүхэд хамгааллын одоо ажилтнуудын одоо цалин урамшуул хэд бага байгаагаас ерөөс тогтворгүй байна. Тийм учраас энэ одоо урамшууллын хэмжээг нэмэгдүүлж ажиллах одоо нөхцөл боломжоор хангахгүй бол энэ хүүхэд хамгааллын асуудал ер нь орхигдод байна. Сумдад одоо бараг мал аж ахуй хариуцсан 5 хүнтэй мөртлөө нэг ч хүн байхгүй байна. Тэгээ энэ тогтвор суурьтай ажиллахын тулд энийг одоо дэмжиж тоног төхөөрөмж одоо ажиллах нөхцөл боломж урамшуулаар дэмжээ. Хүүхэд хамгааллын асуудлыг хүнд байна шүү. Хүүхдийн одоо хүчирхийллийн эсрэг одоо энэ зүйл дээр онцгой анхаарахгүй болохгүй нэ гэдэг ийм саналыг дэвшүүлсэн. Тэрний дагуу энэ явж байгаа гэж ойлгож байна.